2-ын 32 дурлага онгоц босоо хавтгаад 200 м араадтай тойргоор 200 км/цаг хурдтай эргэнэ. Энэ тракторын доод ба энэ доод ба дээд цэгдэх нисгэгчийн судалдаа үйлчлэх хүчний харьцааг олно. За тракторын доод цэгт судалдаа үйлчилж байгаа хүчийг нь бүгдээрээ N1 гэж тэмдэглэе. Тракторын дээд цэгт судалдаа үйлчилж байгаа хүчийг нь N2 гэж тэмдэглэе. Бид нар олох зүйл маань N1-ийг хуваах нь N2. Энэ харьцааг олно. За ботхосоо бүгд тэр хурдаагаа метр/секунд шилжүүлье. V тэнцүү 200 км гэдэг чинь 200,000 метр бол хуваах нь 1 цаг буюу 3600 секунд. За эндээс 12-ийг хураагаад 2036-д хуваах юм бол ойролцоогоор 55.6 метр/секунд. Өөрөөр секундэд ойролцоогоор 56 метр явна гэсэн үг. За тракторын доод цэгт суудалд үйлчлэх хүчтэйг зуръя. За нисгэгчд үйлчлэх хүчтэй зуръя. За хөндөө хүч доошоо mg байна. Суудлаас үйлчлэх реакц хүч нь дээшээ N1 байна. За тэгээд энэ онгоц маань тойргоор эргэж хөдөлж байгаа учраас төвөөс дах инерц хүч өөрт нь үүснэ. Ftz. За эсрэг хүчнүүд тэнцүү байна. Тийм болохоор N1 тэнцүү одоо энэ төвөөс дах хүчээр нэмэх нь хөндөвч mg байна. Төвөөс дах хүчээ шууд эргэлтийн хурдаа орлуулаа бодчих юм бол m v квадрат хуваах нь r. За m нэмэх нь mg болчихно. За эндээс ижил хоор r-ийг өгөөд ижил гишрийн хаалтнаас гаргачих юм бол m-ийг хуваах r хаалтнаас гараад хурдны квадрат нэмэх нь g r гэсэн томьёо гарч ирнэ. За тракторын дээд цэгт нисгэгчд үйлчилж байгаа учраас болохоор хөндөвч mg доошоо байна. За энэ тойргоор эргэж байгаа учраас төвөөс дах инерцийн хүч тойргийн төвөөс гадагшаар чиглэнэ. Энэ бол нисгэгчийн хөдөлгөөнөөс үүсэж байгаа өөрт нь үүсэж байгаа хүч. За суудлаас үйлчлэгч нь доошоо чиглэнэ. Яагаад гэвэл онгоц бүтэн тойргоор эргэх үед онгоц доошоо харцсан байна. Тийм учраас суудлаас үйлчлэх хүч нь доошоо чиглэнэ. За эндээс N-ээр хүч маань шууд ийм болж байна. N2 хүчээр mg-г нэмвэл төвс инерц хүчтэй тэнцүү. За эндээс N2 хүчээ олох юм бол төвөөс зутах инерцийн хүч m v квадратын r-ээс хасдаг нь mg болно. За энэ дэр мөн адил ижил хойр өгөөд ижил гишрийн хаалтнаас аргаад бодох юм бол m-ийг хуваах r хаалтан дотор v квадрат хасдаг нь g r гарна. За энэ хоёр тэгштэглийг өөрөлд доод цэгт үүсэж байгаа хүч мөн дээд цэгт судалд үүсэж байгаа хүчийг харьцуулах юм бол m-ийг хуваах r-үүд нь хураагдаад v квадрат нэмэх нь g r-ийг хуваах нь v квадрат хасах нь g r гарна. За энэ хурдаа бид нэ 55.6 м/секундаар тооцсон. G-гээ 9.8-аар арадсаа 200 м-ээр тооцоод тойроо гаргах юм бол ойролцоогоор 4.5 гарна. Өөрөөр хэлбэл энэ 200 м арадтай тойргоор онгоц 200 км/цагийн хурдтай эргэж байгаа тохиолдолд тракторын доод цэгт тийм ээ суудалд үйлчлэх N-ийн хүч нь тракторын дээд цэгт суудалд үйлчлж байгаа N2 хүчнээс 4.5 дахин их байна гэсэн үг.